Энэ анги маань Рүй бөөрийнхөө өрөвслөөс л одоо эмнэлэг твцэн байгаагаар эхэлнэ. Совилогчтой уух юмээ өөрөө захиалж байгаагаас эмний мэдлэг нь нэлээд төвсөрсөн байгаа нь харагдав. Эмнэлэгт өнгөрүүлсэн өдрүүдээс Жюлс эргэлтээр ирсэн өдөр л хамгийн сайхан үе бай. Төгсөлтийн үдшилэг нь хаянд иржээ. Жюлсийн сонгож өгсөн хувцас нь Рүйд их духгүй байгаа нь харваа сандшгүй. Нүрийг будаж өгөх зураа нийтийн талаар түүнийг болдог болоо шатаагаад дээр нэмээд буудчмаар л байна гэд хоорондоо ярилцсан. Америк дахлах сургууль төгсөх үед орой үдшилтэд явахаас өмнө гэртэн зургийг дарж өгдөг нэг тийм уламжлалтай. Түүний адилаар Рүүгийн ээж тэр хоёрын зургийг дарж өгнө. Харин Кэсигийн ээж түүний сэтгэл санааг дэмжин зогсоно. Лекси маань их эмэгтэйлэг уцалжээ. Фейз нэг юм төлөвлөсөн бололтой гарахаар хувцас өмсөж байна. Энийг нь бяцхан харан зогсон. Энэ үеэр Нейт хувцаслан гарч ирэх боловч энэ удаа өөр өхөнтэй явах гэж байгаа л та. Харин Мэдиг найзууд нь гэрээс нэрж авнаа. Кэси өмнөх өдөр нь ээжтэйгээ бас дүүтэйгээ хамт эмнэлэгт ирэн өр өндлөлт хийлгэжээ. Тийм болохоор л сэтгэл санааны хувьд үнэхээр л хүнд үеийг даван туулж яваа юм байна. Үдшилтээр октод хамтлагаараа зөвлөн нэгнийгээ гоё болсон гайхан магтана. Энэ үед Фейз нөгөө Маус гих залууг дагж улаа. Арай алах гэж байгаа юм шийд. Охид ойр зургийн яриа өрнүүлэх зур Жюлсийн утсанд өмнөх ангид ирэх шинэхэн найзалсан чат ирнэ. Ахлах сургуулийн 0-д өстой болохгүй юм байхгүй газар. Жюлс 1-0 руу орон түүн рүү зураг явуулж байх нь тэр. Энэ удаа хаширдгүй байх та. Нейтийг нэг охин дагуулсан ирсэн байхыг харсан Мэди энэ удаа ямар новшин вэ гэсэн янзтай харна. Нейт шнүдэн дээр нь албаар хардуулга үйлдэл их хийнэ. Энэ хоёр бас яага муудалцсан бэ гэвэл барилдах гэтэл Нейтийн болжмор нь сэрийгүй юм байна. Үүнээс олж муудалцсан Мэди тэндээс явахдаа номны завсраас нэгэн CD-г олж авна. Мэди Нейтийг ер нь гомол гэж сэжиглээд байгаа юм. Харин 0-д байсан Нейт толинд өөрийгөө харснаа хангааш гажжигс та. Үүний дараа дүр шилжих үед Нейт сүүлийн тэмцээнд орж байх ба Мэдиш дуртай дөрвөө дэмжнэ. Нейт багийнхан лугаа дамжуулдаг боловч нөгөөд нь хамраараа газар шаагаад нэг л болж өгдөггүй. Тиймээс бөмбөгөө аван газараа газлан тоглолт хийж багтаа яалт авчирнаа. Гэтэ энэ 8 тоглолт нь аавд нь таалагдсангүй. Нейт мэдэж байгаа ч юм алга. Тэр хаваар ялалт байгуулсан баатрийн дүр эг орноо. Буцан үдшилэг рүү ирэхэд Нейтийн өдөө хатгаланд хангалттай диссэн Мэди. Тэр яваас нэг залуу болон бүжиглж чадахгүй гэхэд нөгөөх нь гэд түгжирч ядна. Тэр доор нь өөр залууг олж аван бүжгийн талбаараа хөтлөн алхана. Мэди ч яхав хамаагүй өсөлттэй болохоор энэ бааталт ялхан тодорхой. Хажуугаар нь Рүй Жюлстэй бүжиглж байхдаа бас Нейт рүү хуруугаараа занхастай. Энэ ялагдaltaй нүүрдүүлж чадхааргүй болсон Нейт бүжгийн талбайг орхин одно. Дүрс Кейт рүү шилжих үед нөгөө хүү дээр очин бүх болсон явдлыг үнээр нь хэлэн уушлах байхад хүү түүнийг ойлгож байгаагаа хэлнэ. Ингээд баярсандаа нөлөөс унгаах үед хүү түүний урал дээр үнсэв. Гадаа зогсох Нейт дээр рүү очин аавынх нь хэргийн талаар мэдэж байгаа хэлэхэд Нейт маш тайвнаар Жюлс чамд бүх нууцаа хэлээгүй юм байна тийм үү гэж хэлнэ. Дахин дүр солигдох үед Фейз нэг айлын хашааг даван орж байлаа. Энэ хүн бол Маусын орлуулагч хийдэг эмч хүн байв. Фейз чимээгүй хүн төхөж очиод ард агзанд нь буугаан тулгаж байгаад түүнийг бүх мөнгөө гаргаж ирэхийг шаардна. Залуу ширээнд орох сейфээ онгоолгоно. Тэнд нь маш их мөнгө бас драгнууд байна. Мөнгөө гарах үедээ бас буугаа авах гэж байгаа Фейзэд баригдан задуулнаа. Гүнэглэн суух Рүй дээр Жюлсэрэн яасныг нь асуухад Рүй энэ газрыг үзэн ядаж байна. Чамтай хамт бүхнийг орхон хаашаач хамаагүй юмар байна гэж илэн урал дээр нь үнсэн. Нейт буцан орж Мэдиг бүжгэнд урьж энэ хоёр буцан 1269 дэх эвлэрлээ нэ. Өстө токсик орол гарч ирлээ дээ энэ хоёр маань. Фейз гэртээ ирэх үед Маус ирсэн байх ба тэдний цагдаа нар ирсэн гэж мэдэж байгаагаа хэлнэ. Фейз цагдаа нарыг араснаа хэлээд мөнгөө гараа шидчихэд одоо асуудалгүй өстэй өгшөө гэв. Цусулсан мөнгийг харсан Маус энэ мөнгө буруу гарын мөнгө болохыг мэдэж байв. Энэ үед Жюлс гэртээ ирснээ явах гээд хамаг хувцаа баглан бэлдэж байв. Тэгснээ галт тэрэгний билет авснаа бүр жигнэсээ явах гээд байдаг шүү. Харин Рүү явахаас айж байлаа. Эцсийн мөчөд Рүү явж чадахгүйгаа хэлэхэд Жюлс түүнийг ятгана. Гэвч Рүү ганцаар өлтөн түүнийг явуулна. Уул нь өөрийнх нь санаа. Харих замдаа нос нөлөөсөндөө хотголдон алхана. Анхны хараа явсан Рүү буцан хар тамхи сорж эхэлнэ. Нөгөө сэдийн Нейтийн аавах байсан мэдсэн Мэди шоконд орж байгаагаар ихний бүлэг маань дууслаа.